Зяа юу ацхан бамбарнууд минь. Манай нэг бамбар хэд удаа өмнөд Солонгосын 2005 оны The Wig буюу Хиймэл ус гэсэн киног яриад өгөөч хэмээн комент бичсэн тул хайж олоод бэлтлээ. Мөн манай бамбарнууд нэг ангид кинон гоё юм байна гэсэн тул одоо хэсэгтээ нэг ангид хуучны хүмүүсийн нээх үзээгүй байдаг нуугдсан эрдэнэ гэгдэх гоё кинонуудыг дараалан ярихаар шийдлээ. Зяг тэгэхээр олон юм яриад яхав өмнөд Солонгосын 2005 оны The Wig буюу Хиймэл ус нэртэй кинонда орцгоё. Нэгэн залуу шөнөөр машин барин явж байхад гинтэл нэг үс хийсч харагдсанаар осол хингээ алдан зогсож бугаар кино маань эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүр Сохён. Сохён охин хор тавдраа даван гарснаар эмнэлгээсээ гарan гэртээ харих өдөр нь болсон байдаг. Нэгч Жихён нь орж ирэн хүнд өвчнөд авсанд нь баяр хүргээгээд Хиймэл ус бэлгэнд өгөхөд манай Сохён энэ новшийн газраас хурдан явъя гэдэл шууд гараад явчихдаг. Гэртээ харих замдаа би нэрээ идэгч гсэн гэж юу хэмээн асуухад их чинь тиймээ хэмээн толгойд ч нэг л эргэлцсэн шинжтэй л харагддаг. Хүнд өвчний араас химийн эмчилгээнд ороод үсэн тэр жигтэй унан халзарсан манай Сохён гэртээ ирэн тайван сайхан усанд орж байхад их чинь өрөөнд нь ороход нөгөө бэлгэлсэн Хиймэл ус нь газар хөвтөж байхан тэр. Хиймэл усыг нь хувцсны үлгүүрт өлгөчгөөд дүүгийнхаа биеийг нь арчиж өгөөд эгчдүү хоёр одоо л нэг тайвширсан мэт л харагддаг. Яг энэ үед нь нөгөө Хиймэл ус нь үлгүүрээс дахиад л унчихдаг. Нэгчинхээ зурсан зургийг хараад энэ бие юм уу? Энэ балаа далавч нь бас юу юм бэ? Гэдэл ярилцаж байгаа дөрөөндөө ороход өнөө Хиймэл ус нь дахиад газарт унчихсан байхан тэр. Манай Сохёнч гайхан өнөө Хиймэл усыг аван анх удаа толгойдоо угалтал маш үцэглэнтэй харагдаж нөөрт нь их л сайхан мэдрэгдэж байгаа нь илт харагддаг. Нэгчийнхэн найз залуу гэрт нь нэрэн хамт хооллох ба манай Сохён гэгчин найз залуугаас хэдийнээс салсан гэдгийг мдээгүй тул та хоёрт юу тохиолдсон? Та хоёр нэг л биш байна да гэдэл элдв болоо зүйлс асууж гардаг. Тэгснээ та манай эгчд хайртай үстэй. Эсвэл би байвал яаж байна? Би одоо эмэгтэй хүн болчихсон штэ гэдэл нэг л эвгүй тоглоом хийхэн тэр. Нэгчийнхэн найз залуу явахдаа салсан гэдгээ битгий Сохёнд хэлээрэ. Бас Сохёныг өнгөртөл ядаж хүчээр чамаагүй инээж бай гэж хэлээд л яваад өгдөг. Эндээс нь харуул манай Сохёны хорт хавдар нь огт идэхээгүй бүр ямар ч авралгүй гэгдэх сүүлийн шатанда орчихсон тул нэгчин салсан найз залуутайгаа ярилцаж байгаад ядаж үлдсэн хэдэн хоногийг нь тайван амгалан байлгахаар дүүдээ өөрийг нь идэгч гсэн хэмээн худлаа хэлэн эмнэлгээс гарan гэртээ эрцгээсэн байдаг. Нэгчин ажиллаа хийж байхад манай Сохён нөгөө үсээ зүүчгсэн ба би энэ ямар ч хүлдэж ядарсан шинжгүй нэгчтэй хамтдаа гарч зураг авахулцгаая гэдэл хамт гарan аялаж камераараа жаал зураг дардаг. Хажуугаар нь явсан сурагчид камера өгөн бит хоёрын зургийг дараад өгөөч гэд эгчтэйгээ зогсоход Хиймэл ус нэг л эвгүй арзан хийсэж харагддаг. Гэртээ буцаж харихтаа манай Сохён би өдөржингөө явсан мөртлөө огт ядрахгүй бүр ирчүүч дүүрэн байна гэдэл яг л цоо ирүүл хүншгэл байхан тэр. Гэртээ харин их чинь эмийг нь уулгаад манай хүнийг унтуулах гэтэл манай Сохён яагаад ч юм үсээ тайлахгүй унтуул тухтай байна гэх ба эмнүүдээ огт уулгүй хадгалсан байгаа нь харагдана. Маргааш нь ч болж уран бүтээлч их чинь нэгэн үдсгэлэнгээ нээх ба хүмүүс их л ам сайтай байгаа ч салсан найз залуу нь ирэхгүй байсанд их л гомдсон харагдана. Үдсгэлэнгээ дуусгаад гэртээ харихтаа экс найз залуу руугаа их л гомдлон яран явхад Нийнхүү их чинь ашгүй эмнэлэгт хүргэгдэн аврагдсан ч ярьж чадхааргүй болсон байдаг. Манай Сохён өдрөөс өдөрт бүрэл эрүүл хүн шиг ирч хүчтэй болж эгчийнхээ өгсөн Хиймэл усанд бүрч их дурлаж байгаа нь харагдана. Ганцаараа гарan бага насаа буюу ээж аав нь амьд эгчтэйгээ хамт дөрүүлээ жаргалтай байсан үеэд урсан зураг авч явснаа өнгөрсөн ээж аавынхаа газар дээр ирсэн байхан тэр. Тэгснээ би хөөрхи эгчийнхээ санааг зовоолгүй дандаа гоё эерэг дурсамж үлдээгээд л явмаар байна. Химэн хэлж байгаагаас харуул манай Сохён өөрийгөө идгээгүй ба удахгүй өөхөх тухайга хэдийнэ мэдсэн байгаа нь харагдана. Нэгчин ажиллаа таран гэртээ ирэхэд манай Сохён эгчийнхаа төрөвчөнд дэх өөрсдийнхөө зургийг сольж өгөөд энийг хийчих гээд шинээр авахсан зургаа өгдөг. Оройн болоход эгчийнх нь нэг найз нь нөхөртөө зодуулчихсан гэд манай хоёрын гэрт ирчихсэн байх ба нөхөр нь араар нь тавьж мөн салъя гисэн гээд их л хэцүү байдалтай ирсэн байдаг. Нэгч Жихён нь нэг харахад саяхан битүү зовлон болчихсон байсан найз нь манай Сохёныг усанд орж байхад өнөө Хиймэл усыг нь зүүжгсэн юу ч
болоогүй мэт инээд алдаад л байж байх нь тэр. Тэгснээ би энэ хиймэл усыг түр зээлчихье маргааш өгье гэдэл аваад явах ба энэ үеэр нь манай сохионы би шууд л муудаж эхэлдэг. Нэг чинь өрөөрөө нороход манай сохион газарт унчихсан таталт өгөөд л миний ус гэдэл орлоод байх ба нэг чинь шууд л хүчтэй өвчин намдагч эмийг нь уулгаад ашгууныг жоохон тайвширдаг. Нэгч жихион нь унтаж байгаад нэг нь чимээ сонсоод сэртэл химэн зүүдлэн сэрээд галтгоондоо ортол өчигдөрхөн миний ус гэд биеийн муудаад байсан манай сохион химэл усээ олоо зүүчгсэн юу ч болоогүй мэт өглөөний цай бэлтгэн бүжиглэн зогсож харагдана. Гэтэл гинтэл ихчийнх нь нуц дуугарахад цагтаагаас дуудлага ярих ба очин уулзвал өчигдөр манай сохионы химэл усыг нь аваад явсан нөгөө найз нь нөхрийн хамт битүү усанд орогдчихсан их л эвгүй төрхтэйгээр амиа алдсан байдалтай олдсон байдаг. Мэдээж л хөөрхий ярьж чадхаа байсан их чинь битүү гуниг болон найзынхаа оршуулган дээр очин найзынхаа дүүг аргадан зогсно. Кадр солигдоход манай сохион их л ганган хувцлан ихчийнхээ экс найз залуудаар ирэх ба их чин дуудлага аван шөнийн клубд очивол манай сохион цоо ирүүл хүншгэл бүжгийн талбайн гол жинхэнэ охин тэнгэр хийж байх ба нэгчийнхээ хажуугаар танихгүй хүншгэл зөрөөд ихчийнхээ эксийг шууд л хөтөлж аваад нэлээд эвгүй бүжиглээд эхлэх нь тэр. Нэгчийнх нь экс нь ч мөн нэлээд л аргаа орсон байдалтай л харагдана. Манай сохион ихчтэйгээ клабын 0 таарснаа яасан бэ гэчээ би гой бүжиглэж байгаа үстэй гэдэл тис өөр хүн шиг байх ба нэгчтэй танаа найз залуучстай халуухан залуу шүү хэмээн хэлэхэд их ч нуурлаад л гараад явдаг. Манай сохион ч уруулаа маш тодор бодон өөртөө нэлээд ихтгэлтэй байж байтал дүүгээ гэртээ аваачин унтуулж гад гартал манай сохион нэг л эвгүй шууд л босч ирээд өөрийгөө толтон үсээ самнаад л эхэлдэг. Маргааш нь их чин дүүгийнхаа эмчдэр очин дүүн сүүлийн үед нэг л биш байгаа ба царайн ч гэсэн нэг л сонин өөр болоод байгаа тухай хөрхий ярьж чадахгүй тул цаасан дээр бичин асуудал эмч нь сохион өөрийгөө идэгсэн хэмээн бодож байгаа тул бодлын хүчээрээ илүү эрч хүчтэй болоод байж магадгүй. Мөн хий юм харсан нь хүчтэй өвчин намдагчны нөлөө байх боломжтой. Харин царайн өөрчлөгдөд байгааг л ёстой ойлгохгүй байна хэмээн хэлдэг. Гэтэл яг үнэндээ манай сохион өөрийгөө үхэж байгаа тухай хэдийнэ мэдсэн байдаг. Нэгэн ширүүн бороотой өдөр ихчийнх нь нэг сурлан дээр ажиллаа хийж байхад хаалга зохин орж ирсэн хүн нь манай сохион байхан тэр. Норсон хувцас хатаачхад явъя гэснээ гинтэл ихчийнхээ экс рүү би чамд хайртай чи ч гэсэн надад хайртай үздэй гэдэл дайрах ба нэгчийнх нь экс нь сандран шууд л ихч рүү дүү чинь энд байна гэдэл мессеж биччихдэг. Нэгчийнхээ эксийг шууд л үнсээ дайрах ба ашгүй нэг ихч нь ирснээр энэ сонин уур амьсгал зогсдог. Манай сохионы царай бүр сонин эрэхтэй үнэх шиг болсон харагддаг. Нэгч нь ирэн манай хүнийг аваад харж байхад манай хүн шууд л ихч рүүгээ муу харгай та хоёрын салсныг би мэдсэн штэ ямар ч хамааралгүй болцоход битгий надад гай болоод бай гэдэл тис өөр хүн шиг хэлхэн тэр. Мэдээж хөөрхий ихч жихион нь жинхэнэ шок. Гэртээ ирэн манай сохион унтах гээд угаалгын өрөөнд орон шүдээ угаан зогсох ба их чин санаа зовоод очтол Sorry, дундар ингээ ганцхан юм хэлжээ.
Манай сувгийг үздэг хүмүүсийн өмнө нь ойролцоогоор 50% нь сабаа дараагүй үздэг байсан чинь одоо бүр юу вэ? Яг одоогоор бол бараг 72% нь сабаа дараагүй мөртлөө бичлэгүүд үзээл байгаад идэм биш вэ? Тэгэхээр дараагийн гой кинонуудыг цаг алдалгүй үзэхийн тулд мэдээж сабаа дараад үзээрэй. Сабаа дартсан манай бамбарнууд мэдээж лайкад арахад л хангалттай. За буцаад кинонда орцгоё. Үүнийг нь харсан их чинь хиймэл усанд ямарваа нэгэн учир байгааг ойлгон шууд булаан аваад хаалгаа хааж байгаад хиймэл усыг нь хаашааш болтол нь хайчилж эхэлдэг. Нэг чинь энэ ус чинь хараалтай ус байна, устгах хэрэгтэй гэд бичээд хаалхан дагуу шургуулсан ч манай сохион огт тоодоггүй ба би энэ шууд л маш хурдан муудаж эхэлснээр эмнэлэгт хүргэгддэг. Нэмжтэй нь уулзан шинжилгээний хариуг нь сонстол уг нь өмнөх шинжилгээнээс хойш би энэ маш хурдан сайжирсан ч цус багталтай болсон байна. Энэ нь нэг чухал биш ч гэсэн сүүлийн хэдхэн өдөр ясных нь нягт байдал огцон муудсан байна. Ингээнээр хэлвэл хэдхэн хоногт би энэ маш их хөгшөрсөн байна хэмээн сонин зүйл хэлдэг. Манай сохион эгчтэйгээ огт уулзмааргүй байна гэсэн тул эгчийнх нь X өрөөнд нь ортол та миний камераас миний нөгөө гоё үстэйгээ байгаа зургуудыг гяс хэвлээд аваад ирээч төхөө гэхэд эгчийнх нь X тэгэлгүй яах вэ гэдэл шууд яарад гардаг. Энэ үеэр манай сохион бас л эмнүүдээ уулгүй гудсан доогоороо цуглуулсан харагдах ба манай хүн эмнэлгээс цухтан алга болчихсон байх ба их чинь нөгөө хиймэл усанд учир байгааг мэдсэн тул тэр үсийг авсан газар руу очин худалдагчаас нь хиймэл усыг хийсэн үйлдвэрийг нь мэдэж аваад шууд тийшээ очихоор явдаг. Худалдагчийн хэлснээр тэр жанг их нэртэй үйлдвэр нь амиа хорлон өгсөн хүмүүсийн үсээр хиймэл ус хийдэг гэх цуу ярианд өртсөн ба эзэн нь нөхөж эзнийх нь ганц охин нь ор сураггүй алга болсон гин. Энэ үеэр эгчийнх нь X манай үнийг хүсснээр камераас нь зургуудыг нь хэвлэн дараалалаар нь харуул манай сохионы царай зураг болгонд багаар өөрчлөгдөөд сүүлдээ бүр эрэгтэй хүнийх шиг болсон байгаа нь харагддаг. Нэгч жихён нь энэ үед нөгөө жанг их нэртэй хиймэл усны үйлдвэр дээр очтол Нинхүү энэ хиймэл усны үйлдвэрийн эзний алга болсон гэдэг охинтой уулзснаар яг юу болсон тухай хамаг зангилааг хэдүүлээ олж мэднэ. Энэ охин нь манай сохионы эгчийн X-ийн зургийн ангид суралцдаг байсан ба багштай их л хайртай байсан байдаг. Гэвтэл багш нь буюу манай хүний эгчийн X найз залуу нь эрэгтэй эмэгтэйгээд хоёр хүүстэн сонирхдаг хүн байсан ба өөр нэг урт үстэй эрэгтэй сурагчтайгаа хайр сэтгэлийн холбоотой болсон тул энэ үйлдвэрийн эзний охин тэрийг нь мэдэн ууралсандаа өөр эрэгтэй танхаа найзуудтай хэлж байгаад тэр урт үстэй ижил хүйснээ сонирхдаг сурагчийг нь бүүлэдэж зодож байгаад хамаг үсийг нь хайчлуулан аваад тэр үсээр нь хиймэл ус хийсэн байдаг. Тэр үсийг нь мэдлгүй аван хиймэл ус хийсний маргааш нь аав нь буюу үйлдвэрийн эзэн ч өнгөрсөн байдаг. Нүгээс зогсохгүй битүү зодуулж үсээ тайруулсан өнөө сурагч залуу нь хэсэг хугацааны дараа нөөрийн дурлал багшигаа шинэ найз охинтой болсныг харж тэсэлгүй хичээлийн өрөөнөөсөө үсэрч амиа хорлсон байдаг. Тиймээс л тэр үсийг манай сохионд их чин санаандгүй бэлгэлснээр тэр өнгөрдөг залууг нь сүнс үсээрээ дамжин манай сохионыг өдөрдөн өдрөөс өдөрт лирч хүч ороод мөн царайн өөрчлөгдөж эрэгтэй хүн шиг болоод мөн өгөхөөс өмнө хайртай байсан залуу буюу эгчийнх нь X найз залуу руу хайртай дуртай гэдэл шууд дайраад байсан байдаг. Энэ бүх зүйлийг мэдсэн эгч жихён нь бүр шокрон гэртээ ирээд дүүгийнхээ авахулсан зургуудыг нь үзтэл нэрэл зургаас зурганы хооронд яг л эрэгтэй хүний царайтай болж хувирсан байдаг. Эгчийнх нь X найз залуу өөрийнхөө орлон дээрээ байж байтал гинтэл манай сохион нөгөө
хайчлуулсан хиймэл үсээ олоо зүүчгсэн бүрэл эрэхтэй царайтай болчихсон бие байна штэ тань тайртай байсан таны сурагч байна штэ гээл тэврэн авах ба манай хүний эгч Жихёнч энэ үед мөн урланд ирдэг. Сүнсэнд бүрэн эзэмдүүлсэн манай Сохион эгчийнхээ экс найз залууг шууд дарж аваад үнсэж эхлэх ба нэгч нь урланд орж ирэх гэтэл яагаад ч юм хаалга нь өөрөө хагдаад л байдаг. Ашгүй нэг хаалга нь онгойж эгч Жихён орж ирэхэд сүнсэнд бүрэн эзэмдүүлсэн дүүн хиймэл үсэнж буцаад гүйцэд урагчсан байдалтайгаар хуучин найз залууг нь үнсээд байж байхан тэр. Нэгчэнд шууд болгээд очоод үстэн автал эгчээгээ түлхэж хаяснаа хуучин найз залууг нь ч түлхэн нэлээд өндрөөс маш эвгүй унгачдаг. Дүүгийнх нь биеийг эзэсэн нөгөө сүнс чи хайр гэж юу байдгийг мэдгүй гэдэл эгчээг нь багалзуурдаж байхад нэгс найз залуу нь дүүг нь татан авч хөдөлгөөнийг нь хорсноор эгч нь хиймэл үсийг нь салхан авч чаддаг. Тэгснээ эгч нь тэрүүгээр нэг хайж байгаад бензин олоод хиймэл үсэн дээр асахтал үс нь өөрөө хөдлөн зүхтах гэж оролдох ба нэгч нь эцэст нэг асаагаар олон өнөө гайтай үсийг шатааж чаддаг. Манай Сохион ч энэ үед яг л галзуу хүн шиг битгий гэдэл хашгирч байгаад ухаан алдаад ундаг. Нэгч нь болон хуучин найз залуу нь ухаан алдаад сэрэхэд манай Сохион ч мөн дөнгөж ухаан ороод байж байдаг. Ингээд бүх зүйл дууслаа хэмээн эгч нь манай хүнийг тэрэн автал манай Сохионы ус жижигхэн ургасан байх ба үүнийг нь харсан эгч нь өнөө сүнс дотроос нь гараагүй байна хэмээн шууд л дүүгээ цааш нь түлхэн нэг өрөөнд хийгээд хорчихдаг. Хөөхөн манай Сохион эгчээ бие байна штэ намаа гаргал даа гэж зөндөө гуйсан ч нэгч нь манай хүнийг огт гаргадаггүй. Наргаа барсан манай Сохион эгчээ аав ээж дөрүлээ хамтдаа паркаар зугаалж байхад хоёулаа шаар булаацалдаж байгаад миний гой өнгөтэй шаар гараас мултраад дээшээ хөөрөөд явчихсан. Тэр үед би гуниглан маш их уйлахад та надад нэгч нь удахгүй чамайг далавчтай болгож өгнө. Тэгээд миний дүү нисэж очиод шаараа авчихдаг болно хэмээн хэлж байснаа санаж байна уу? Хэмээн өмнө нь нэмлэхээс дөнгөж гарахад өөрт нь зурж өгч байсан зургийн тухай ярихад эгч нь ашгүй нэг дүүгөө мөн байна гэдэгт итгэж хаалгыг нь онгойлгодог. Гэтэл эгч нь хит их хайсандаа хий юм харан дүүн бас л нөгөө сүнсний царайтайгаа байгаа мэт харагдсанаар шууд л нөгөө зургийн камерыг нь барин дахин толгоор нь цохиод хөөхий хорт хавдрынхаа эцсийн шатанд орсон ямар ч найдваргүй болсон дүүгээ өөрийн гараар бурхны оронд нь илгээхэн тэр. Яг энэ үедээ зэрэгцэн утсанд нь дүүгийнх нь эмчээс дуучуудан ирсэн нь танад ус Сохион эмнүүдээ огт уугаагүй байсан юм байна. Эмнүүд нь маш хүчтэй тул маш ихээр ядраадаг ба магадгүй дүү чинь чиний санааг зовоохгүйгээд эрүүл харагдахын тулд эмээ уудаггүй нуугаад байсан юм шиг байна. Тэр хүчтэй эмээ огт уугаагүй тул үсэн ч гэсэн буцаад ургаж магадгүй шүү. Гэхдээ эмээ уухгүй байх нь богино хугацаанд зүгээр харагдаж магадгүй ч урт хугацаанд маш муу буюу хавдар нь буцаа томрох маш том эрсдэлтэй. Тиймээс дүү Сохионоо хурдан эмнэлэгт буцаад авчраараа эмийг нь уулгаж эмчилгээ хийх хэрэгтэй хэмээн хэлсэн байдаг. Үүнийг нь сонссон манай хүн эгч Жихён өөрийнх нь санааг зовоохгүйгээд эмээч уулгүй тэр их өвдөлтөө тэсэн гүрийж үүнээс нь болж үс нь буцаа жаахан ургаж байсныг нь харан нөгөө сүнс нь гараагүй байна хэмээн бодно дүүгээ өөрийн гараараа хороосондоо харамсан хурж чамжаагүй дүүгийнхаа биеийг тэрэн ихэр татан уйлж буугаар кино маань дуустдаг. Айлгадаг эвгүй хэсгүүдтэй. Тэгснэ ямар эвгүй гонигтай дуустдаг кино вэ те. За тэгээд энэ болтол үзсэн бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн кино нь бүр эвгүй солонгос нэг ангит кино байгаа тул манайхаа юу ихэ мэдж байгаа штэ те. Лайк саба дараад л сүсгэлээ сууж байгаарай.